За сайн байцгаана уу? За та бүхэндээ өнөөдрийн мэнд хүргэе. За өнөөдрийн сэдэв бол санчир гаригийн тухай байгаа. За санчир гаригийн эргэлт. За санчирын эргэлт гэж юу вэ? За 12 орд тус бүр дээр за санчир гариг маань одоо хэрхэн бас нөлөөлөх вэ гэдэг талаар ярина. За санчир гариг маань 25 оны 5 сарын 25-наас за хоньны ордод шилжин орж байгаа. За тэгээ 3 жилийн хугацаанд буюу 2028 оны 4 сарын 13 хүртэл бол хоньны ордод байрлана. За энэ үед байрлахдаа бол ухрах хөдөлгөөн хийгээ загас руу буцаж ороод тэгээ буцаад хониндоо бол орох ингэж ороод тэгээ 28 он хүртэл бол 3 жилийн хугацаанд хоньны ордод орно. За тэгэхээр хоньны ордод санчир гариг маань орж байгаа учраас хоньны ордондоо санчир гаригтай хүмүүсийн маань санчирын эргэлт нь бол ирэх нэ. За санчир гариг одоо буцаж ирэх буюу санчирын эргэлт гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр таны одоо төрлөх одоо наатал буюу төөргийн зурхай дээр санчир гариг ямар ордод байна? Хэрвээ хоньны ордод байсан бол одоо хоньны ордод шилж ирж байгаа нь эргэн эрэлт буюу яг тэр орд тухайн одоо анхны байрлал дээрээ ирж давхцах тэр мөчийг бол хилж байгаа. За тэгээ санчирын эргэлт нь бол ерөнхийдөө ойролцоогоор за хүний амьдралд 3 удаа тохиолдно гэж үздэг. За 27-оос 30 наснд, за 2 дахь нь болохоор 56-аас 60 орчим наснд, за 3 дахь эргэлт нь бол 84-өөс 88 ч юм уу ийм орчим наснд бол таардаг гэж үздэг. За санчир гаригийн эргэлт маань эргэлт маань ерөнхийдөө 2-оос 3 жил үргэлжилдэг. За энэ үед болохоор хүн өөрийнхөө за дотоод үнэт зүйлс, дотоод хүч чадалтай холбоотой чухал сургамжуудыг авах, за амьдралын томоохон өөрчлөлт болон одоо сорилтуудтай ингээ нүүр тулдаг. За санчир гариг эргэн ирэх үеэр болохоор та одоо хариуцлагаас ингээд зайлсхийж байсан бол яг хариуцлагыг танд ингээд тогтоог. За өөрийнхөө үнэнтэй нүүр тулах, айдстайгаа нүүр тулах, за харилцаа холбоо, ажил мэргэжил, хувийн одоо хайр дурлалтай холбоотой ингээд сахилгаатай байх улам илүү өөрийг хариуцлагатай байх талаар одоо сургамжуудыг ингээд танд авчирдаг. За энэ үе бол одоо хүнд хэцүү мэд санагдах боловч та одоо яг энэ үед ирээдүйн бат бөх суурийг бол ингээд бэлтэж байдаг байх нэ. За мөн одоо үүлийн өр карматай холбоотой таны өнгөрсөнтэй холбоотой маш чухал сургамжуудыг авах, за өнгөрсөнтэйгөө нүүр тулах. За яг одоо таны одоо нөгөө нэг танд юу чухал вэ гэдгийг илүү тодорхойлох. За танд үйлчлэгээ болсон тэр зүйлсүүд тэр хүмүүсээс зайгаа барих, тэр одоо хуучин зүйлсийг орхиж явуулах. За илүү бат бөх тогтвортой одоо суурийг ингээ бүтээхэд илүү анхаарлаа хандуулах хэрэгтэй юм үе байдаг. За тэгээ санчирын эргэлтээ үед бол хамгийн одоо том чухал бэлэг бол таны амьдралд юу чухал болохыг илүү тодорхойлох. За тэгээд тууштайгаар одоо ямар ажил мэргэжил хийж байсан тэр бүхнээ дуусгах. За энэ бүхний ард тэгээд илүү их нөгөө нэг өөрийгөө үнэлэх үнэлэмж болон юм сэтгэл хангалуун байдлыг мэдэрдэг байх нэ. За одоо 12 тус бүр дээр ямар одоо нөлөөлөлтэй байх вэ гэхээр за санчир гариг маань болохоор хоньны ордод одоо шилж орж байгаа. За тэгэхээр хамгийн эхлээ хоньны ордныхны маань хувьд бол 1-р хаус буюу 1-р гэрт нь орж байна. За тэгэхээр одоо илүү ингээд өөрийгөө таниулах, бусдад таниулах буюу өөрийнхөө ингээд шинэ хувилбарыг бүтээх боломж ирэх нэ. За хувийн өсөлт хөгжил, үйл хөдлөл чиглэсэн эрч хүч нэмэгдэх. За өөрийнхөө одоо нөгөө зорилгодоо нийцсэн зоригтой үйлдэл хийх, өөрийгөө таниулах, илүү бие даасан байх, өөрийн дотоод шинэ хувилбар руугаа орох боломж бололцоо бүрдэх нэ. За дотоод хүнээ хүчээ одоо гүнзгийрүүлэх, за өөрийгөө нээж хөгжүүлэх, илүү өөртөө итгэлтэй байх, дасгал хөдөлгөөнөөр одоо хичээллэх, за өөрийнхөө стресснээс ангижрах, за өөртөө болон бусадтай ингээ хил хязгаарыг тогтоох, илүү сахилга бат өөрийг хариуцлагатай байх, за урт хугацааны алсын хараагаа тодорхойлох гих мэт одоо амьдралын юм хүчрхэг үеуд бол танд ирж байна. За тэгээд хуучин зуршлуудаа орхих, за
илүү нөгөө нэг сахилга баттайгаар хувийн өсөлт хөгжлийг хөгжүүлэх. За энэ бүх одоо сургамжийг хүлээн авснаар та илүү ингээд зорилгоо тодорхой мэдрэх, амьдралынхаа дараагийн ингээд бүлгийг удирдах манлайлагч, өөртөө ихтэй ингээд амьдралынхаа эзэн болох нэ. За энэний дараагийн орд болохоор үхрийн орд. За үхрийн ордныхны маань хувьд бол таны 12 дугаар герт санчир гараг маань одоо шилжиж явж байгаа гэсэн үг. За тэгэхээр энэ бол таны сүнслэг байдал болон сэргэлтийн ийм хүчрхэг мөч гэж хэлж болно. За даалт айдас болон өнгөрсөн үеийн хэв маягтайгаа нүүр тулах, өөрийгөө одоо ингээд өөрчлөх ч юм уу ийм үе гэж хэлж болно. За мөн одоо гүн гүнзгий ингээд дотоод сэтгэлийн болон даалт ухамсарын хувьд ингээд бясалгал хийх, сүнслэг өсөлт сайжрах ч юм уу дотоод хүч чадлаа илүү их дэмжих ийм үе байгаа. За таны хувьд одоо 28 он хүртэл ингээ 3 жилийн хувьд те 3 жилийн хугацаанд илүү их ганцаардлыг мэдэрч болох ч юм ингээд нийгмээс ямар нэгэн зүйлсээс ингээ тусгаарлагдсан, ганцаарлагдсан мэдрэмжийг аваад ах юм бол энэ бол таны яг дотоод өөрийгөө хинбэ гэдгийг нээх шинжлэхдэх ингээ боломж танд ирж байна гэж хүлээж авах хэрэгтэй. За ингээд хязгаарлагдмал итгэл үнэмшил бодол одоо тэр өөртөө үүсгэсэн тийм дүр ч юм уу тийм зүйлс байгаа бол тэрнээсээ салах боломж гэж хүлээж авч болно. За дотоод сэрэлтийн ингээд маш чухал үе гэж хэлж болох нэ. За эдгээр одоо ингээд дотоод сүнслэг төвшин болон ингээд таны доторх тэр траума энэ бүх дотоод саад бэрхшээл айдсыг даван туулах. Одоо даван туулснараа та өөрийнхөө илүү ингээд сүнслэг мэдрэмжийг сэргээх мөн танд одоо ингээд энэ бүгдийг даван туулах эр зоригийг одоо хоньны ордны санчрын энерги ингээд танд туслах нэ, танд ингээд бэлэглэх нэ гэсэн үг. За мөн одоо ингээд нөгөө үүлийн үртэй холбоотой ямар асуудлууд бай тэ танд амьдралд тань ингээд үйлчлэхэ болсон хуучин ингээд кармик харилцаа тэр бүхнийг хаах, орхих, тавьж явуулахад бол маш тааламжтай юм уу. За мөн одоо даалт ертөнцтэй холбоо тогтоох, таны зүүн совин өсөх, илүү ингээд нөгөө нэг юм мэдрэмжтэй зүүн совинтай байх ч юм уу. За ийм одоо мэдрэмж зүүн совин бас өснөө. За илүү ингээд нөгөө бие даасан байдал, ганцаардл ийм тусгаарлагдсан мэдрэмжээ бясалгал хийх. За өөрийнхөө ингээд дотоод хүнтэй гүн холбогдох ийм цаг боломж болгон хүлээн аваарэ. За тэгээ хамгийн том ингээд дотоод эдгэрлийн цаг танд бас ирж байна. За тэгээ энэ бүхэн туслахад тань бол хоньны ордны санчрын энерги таныг дотогч чиглүүлэн даалт ухамсараа ингээд судлах маш чухал үе ирж байна гэж хэлж болно. За энэний дараагийн орд бол ихрийн орд. За ихрийн орднуудын маань хувьд болохоор таны 11-р гэрт бол санчир гараг маань цочилж байгаа юм байна. Тэгэхээр таны нөхөрлөл нийгмийн хүрээлэлээ дахин дүгнэх хамт олонны одоо дунд манлайлал бий болгох ч юм уу эдгээр асуудлууд дээр бол санчир гараг маань одоо ингээд өөрчлөлтийг хийх нэ. За нийгмийн хүрээлэл урт хугацааны одоо зорилгоо тодорхойлох. За хамт олонны дунд илүү нөгөө бие даасан байдлаа олох. За нийгмийн төсөл ингээ байгууллагуудад удирдан чиглүүлэх юм ажлуудыг хийх ч юм уу. За нийгэмд эслэх өөрийн байр сууриа ингээ тодорхойлох. За бие даасан зоримог мөрөөдлөө бас тодорхойлох. За эв найртай ингээ харилцааг ажлын хамт олонтойгоо бий болгох. За удаан үргэлжлэх үн цэнтэй ингээд харилцаа болон нөхөрлөлийг бий болгох. За харилцаанд илүү ингээд хоньны ордны шууд бие даасан одоо ийм хариуцлага хүлээх чадвартай ийм хариуцлагатай ч юм уу те ийм шин чанаруудыг бий болгох. За хэл хязгаарыг тогтоох. За ингээ хуучин хэрэгсгээ болсон нөхөрлөл хүмүүс гэх юм уу те тэр зүйлсүүдээс ингээ зайгаа авах урт хугацааны бат бөх нөхөрлөлийг ингээ бий болгохоо гэсэн. Ерөнхийдөө нөхөрлөлдөө бас ингээд хэрэгтэй зүйлсээ тодорхой болгох ийм асуудлууд дээр тань санчир гараг нөлөөлөх нэ. За энэний дараагийн орд бол мэлхий орд. За мэлхий ордны маань хувьд бол хоньны ордны одоо санчир гараг маань таны 10 дахь гэрт буюу за MC гэж ярьдаг дундад тэнгэр ажил мэргэжлийн өөрчлөлт, карьерийн салбарт нөлөөлнө.
За тэгэхээр илүү их таны одоо нэг ажил мэргэжилтэй холбогдоод илүү ингээд саад бэрхшээл сорилтууд ирэх юм бол энэ нь таны ирээдүйн амжилт яг өөрийнхөө мөрөөдөлд хүрэх одоо шат болгон ашиглах юм үе. За шаргуу хөдөлмөрлөх, за хувийн өсөлт хөгжил, ажил мэргэжлийн хувьд та зөв замаар явж байна уу гэдгийг эргэн харах. За жинхэнэ таны одоо хүсэж мөрөөдсөн одоо ажил энэ мөн үү? Тэр зорилго руугаа яг та ингээ явж байгаа юу гэдэг дээр илүү их нөлөөлнө үү? Яг тэгээд таны одоо явах хэвээр зам руу бол санчир гарыг чиглүүлж өгнө. За энэ үеэр та одоо ажил мэргэжлийн чиглэлээ өөрчлөх боломжтой. Эсвэл одоо илүү их ажил дээрээ хариуцлага хүлээх. За муу ажлын хувьд ингээд бат бөх суурийг бий болгох, өөрийнхөө одоо нэр хүндийн тийм эхлэлийг тавих үе бас байж болно. За таны одоо ажилтай холбоотой ажлын нэр хүндэд нөлөөлөх бас сорилт бэрхшээл эрсдлүүд одоо бас ирж болно. Энэ бүгдэд одоо ингээд үнэн зөв шударга ажилласан бол таныг шагнаад хэрвээ та шударга бус зүйл хийсэн бол ямар нэгэн эрсдэл тийм зүйлс бас ингээд орох юм боломжтой үе юм байна. За олон нийтийн өмнөх одоо нэр хүндээ ингээд дахин тодорхойлох мөн одоо урт хугацааны амжилт, урт хугацааны ингээд зорилгоо тодорхойлох энэ бүгд дээр мөн одоо бат бөх суурийг тавих гэсэн ийм одоо чухал үйл явдлууд өрнөх боломжтой. За дараагийн орд бол Арслангийн орд. За Арслангийн орднуудны маань хувьд бол таны 9-р гэрт санчир гарыг зочилно. За тэгэхээр таны дээд боловсрол аялал одоо өөрийгөө одоо ингээд нөгөө нэг алсын хараагаад хэлэхдээ ийм одоо зүйлсүүдээр дамжуулаад таны оюун санааны сэргээлтийн үе ирж гэнэ гэж хэлж болно. За тэгэхээр оюун санааны сэргээлт өөрийнхөө зорилгынхаа дагуу аяллаа ингээд төлөвлөх үе бас байж болно. За өөрийн яг итгэл үнэмшлээ тодорхойлох, алсын хараагаад хэлэх, хувь хүний өсөлттэй холбоотой юм хүчрхэг үе байх нэ. За энэ 3 жилийн хугацаанд та илүү их нөгөө дээд боловсролд анхаарах, гадаад аялал, гадаад хэл сурах, гадаадд сурах, за оюун санааны эрэл хайгуул хийх ийм үйл явдлууд бол эрчимтэй өрнөнө. За урт хугацааны ингээд зорилгодоо тууштай байх. За оюун санааны аялалд гарах юм үе. За мөн одоо өөрийн одоо сүнслэг ийм аяллаа бас ингээ эхлүүлэх нэ. За таны ертөнцийг үзэх үзэл, ёс суртахуун, үнэт зүйл, шашин шүтлэгтэй холбоотой. За тэр зүйлс дээр одоо хоцрогдсон итгэл үнэмшлээсээ татгалзаж яг өөрийн гэсэн ийм сүнслэг итгэл үнэмшлийг бий болгох, тэр одоо сүнслэг өсөлтийн бат бөх суурийг тавих бас ийм чухал үе байх нэ. За мөн одоо нөгөө боловсролын түвшин, агсан түвшний мэдлэг эзэмших ч юм уу, боловсролын түвшнээ ахиулах. За ийм одоо үйл явдлууд өрнөж болно. За мөн гадаадд амьдрахаар явах ч юм уу. Ийм үйл явдлууд өрнөхөд одоо тухайн ийм үйл явдал нөхцөлд хэрвээ саад бэрхшээл тулгараад сорилтуудтай нүүр тулах юм бол илүү нөгөө орчинтойгоо дасан зохицож амьдрах тэр бүх сорилтыг за таны нөгөө нэг ийм ирээдүйн өсөлт хөгжлийн одоо боломж гэж харах юм үе байх нэ. За тэгээд багшлах, зөвлөгч, ментор хийх ч юм уу те бусдад бас ингээд зөвлөгөө өгөх, бусдыг өдөртөн чиглүүлэх ийм одоо үйл ажиллагаануудыг бас хэрэгжүүлвэл таатай. За бусдын одоо сүнслэг замдаа туслах, дэмжих тийм туслагч, багш, хөтөч бас байх боломжтой. За санчир гариг мөн таны соёлын үнэт зүйлс, гүн ухаан ч юм уу те энэ бүх зүйлс дээр одоо бас ертөнцийг үзэх үзлээ тэлэх ч юм уу илүү ингээ баялаг байх, одоо туршлагын эрэл хайгуул хийх ч юм уу энэ бүх дээр бас нөлөөлж гэн. Тэгэхээр өөрийнхөө одоо алсын харааг тэлхийн зэрэгтэй бусадтай мэрэгэн ухаан болон өөрийнхөө туршлага, амьдрал, аялал амьдралынхаа тийм туршлагаас хуваалцах, бусдад зааварлах, заах, зөвлөх ийм зүйлсийг хийвэл бас илүү өгөөжтэй байх нэ. За энэний дараагийн орд бол охины орд. За охины орднуудны маань хувьд бол таны 8 дугаар гэрт санчир гариг зочилно. За тэгэхээр таны ингээд өөрчлөлтүүдийг таны амьдрал тохиолдох ингээд томоохон өөрчлөлтүүдийг та өөрийнхөө хувийн эрх мэдэл болон урт хугацааны ингээд өсөлтөд ашиглах тэр ингээд нөгөө нэг зам мөр болгон ингээд хүлээн авах юм боломж
хүлээн авах юм боломжит үе гэж одоо хүлээн аваарэ. За тэгээд нөгөө сэтгэл санаа болон санхүүгийн төвшөнд танд эрсдэл ирэх болон ингээд саад бэрхшээл сорилтууд ингээд мэдрэгдэж магадгүй. За тэгэх юм бол энэ үеэр бол ерөнхийдөө бусдад нөгөө нэг үр зээл тавихаас татгал зах ч юм уу тэ хөрөнгө оруулалт хийхдээ маш сайн судлах. За өв залгамжлах ч юм уу тэ ийм зүйлсүүд бас өрнөх боломжтой. За одоо бусдын санхүүгээр дамжуулан бусдаас ирэх одоо санхүүгийн тусламжаар дамжуулан та өөрийнхөө бие даасан байдлаа ингээд тэнцвэржүүлж сурах. За яг өөрийн гэсэн ингээд санхүүгийн эрхчлөө санхүүгийн бие даасан байдлыг одоо ингээд багаар эзэмших ч юм уу. За мөн одоо нөгөө нэг санхүүгийн тал дээр илүү их ийм сургамж авах үе байж болно. За энэ үеүүдэд одоо мөн одоо та өөрийнхөө санхүүг хэрхэн хянаж байна. Илүү санхүүгийн хувьд бие даасан болох. За санхүүгийн түншлэл бусадтай бас хамтран ажиллах ч юм уу. Эдгээр зүйлс дээр бас ингээд өөрчлөлт явагдах боломжтой. За мөн одоо 8 дугаар гэр маань сэтгэл зүйтэй холбоотой байдаг учраас таны одоо нөгөө нэг хамгийн том айдас ч юм уу өөрийнхөө сэтгэл зүйн ингээ айдас травмагаа эмчлэх бас юм үе байж болно. За өөрийнхөө дотоод хүч чадлыг илүү их ингээ мэдрэх, өөрийгөө ингээд илүү хүчтэй болж байгаагаа мэдрэх ч юм оюун санааны ингээд юм өсөлтүүд бас явагдаж болно. За ойр дотны одоо хүмүүстэйгээ бас харилцаа болон тэдгээр хүмүүстэй ингээд сэтгэлийн одоо гүнзгий харилцаанд орох ч юм уу илүү их ингээд сэтгэлийн үнээсээ ойлголцож ирэх боломжтой. За өөрийнхөө мөн одоо сэтгэл хөдлөлийн одоо илүү гүнд байдаг тэр асуудлуудыг бас ингээд шийдэх, боддоор харах. За санхүүгийн бас ийм асуудлууд, бэрхшээлүүдийг даван туулах, ийм боддоор харах. За ийм бас үеуд байх нэ. За энэний дараагийн орд бол жинлүүрийн орд. За тэгэхээр жинлүүрийн ордныхны маань хувьд бол таны 7 дугаар гэр одоо түншлэл, хайр дурлал, харилцаа, хань нөхрийн гэрт бол санжир гараг зочлно. За тэгэхээр энэ эргэлтийн үед болохоор илүү бат бөх урт хугацааны эрүүл харилцаа ингээ бий болгох боломж танд ирж байна. За тэгэхээр таны харилцаанд ингээ томоохон өөрчлөлтүүд гарах боломжтой. За илүү ингээ бусадтай тэнцвэртэй байдлыг бий болгох, за хил хязгаарыг тогтоох, эрүүл түншлэлийг ингээд бий болгох, харилцааг бий болгох. За бие даасан байдал болон за хамтын харилцааны тэнцвэрийг хадгалах. За хэрвээ одоо ганц бие байх юм бол романтик хамтрагчтай болох. За ажил хэргийн болон найз нөхдийн хувьд болохоор ингээ бат бөх үнэн ч одоо урт хугацаанд үргэлжлэх ийм харилцаанууд бий болох нэ. За илүү нөгөө харилцаа хамтын ажиллагааны хувьд бол таны хувьд тогтвортой байдал, тогтвортой бодит байдал бол ингээ зайлшгүй хэрэгтэй юм уу байх нэ. За бусадтай одоо ингээд бас илүү бат бөх харилцаа тогтоохын зэрэгцээ өөрийгөө мэдрэх, өөрийнхөө мэдрэмжийг ингээд таних, за бэхжүүлэх боломжтой юм уу? За итгэлцэл үнэнч байдал, харилцан өсөлт нь хайр дурлалын харилцаанд ямар чухал вэ гэдгийг илүү их ойлгож авнаа. За 7 дугаар гэрт байгаа санчир болохоор одоо хатуу ширүүн ингээ хайрыг үзүүлж байгаа хэрнээ цаанаа бол за энэ бүх одоо нөгөө нэг санчрын тэр шалгуурыг даваад гарах юм бол хайртай хүндээ бүх зүйлээ зориулах ч юм уу те маш тийм төлөвшсөн хүчрхэг ийм хамтрагч бол байдгийг илтгэдэг. За одоо одоо таны бие даасан байдал гэх юм уу бие даасан байдлаа илүү их нөгөө нэг түншлэл энэ хоёрыг тэнцвэржүүлж сурах. За эрүүл илүү сэтгэл ханамжтай харилцааг урт хугацаанд ингээ бий болгох ийм чухал одоо шаардлагатай цаг үе гэж хэлж болно. За энэний дараагийн орд бол хилэнцгийн орд. За хилэнцгийн ордныхны маань хувьд бол таны 6 дугаар гэрт ирж байна. За тэгэхээр 6 дугаар гэр бол таны өдөр тутмын амьдрал, ажил, мэргэжил, дасгал хөдөлгөөн, амьдралын хэв маяг, дадал зуршил гэх мэт эдгээр зүйлс бол нөлөөлнө. За тэгэхээр та ингээ бусдад үйлчлэх болон өөрийгөө халамжлах энэ хоёрын тэнцвэрийг одоо сурах хэрэгтэй. За санжир гараг энэ үеэр одоо таны
амьдралд одоо баланс буюу тэнцвэр гэдэг зүйлийг ингээд бас одоо маш чухал гэдгийг ойлгуулна. Мөн одоо ингээд нөгөө сахилга баттай байх амьдралын хэв зөв амьдралын хэв маяг ямар чухал вэ гэдгийг ойлгуулах одоо үе гэж хэлж болно. За тэгээд өдөр тутмын ажил амьдралтаа анхаарлаа хандуулах. За эрүүл мэнд, дадал зуршил, эдгээр зүйлс дээрээ илүү ингээд нөгөө нэг сахилга бат, өөрийг хариуцлагатай байх. За цагийн менежмент, цагийн зохицуулалт гэх юм уу те эдгээр зүйлсийг бас хийх. За илүү хариуцлагатай хөдөлмөрч илүү ингээд шаргуу хөдөлмөрлөх ч юм уу өдөр тутам тэр хийгээд байгаа таск үйл явдлуудыг л ингээд сахилга баттайгаар сайн гүйцэтгэх. За өөрийнхөө одоо бие бэлтэр эрүүл мэнд, сэтгцэн эрүүл мэндэд маш их анхаарах. За хит ингээд бусдад үйлчлэхээс илүү өөртөө бас ингээд өөртөө анхаарал хандуулах ч юм уу өөрийгөө орхиж болохгүйгээр тэгээд одоо хоолны дэглэм, зөв эрүүл хооллолтоор ингээд хооллох, дасгал хөдөлгөөнөөр хичээллэх, амьдралын зөв хэм маягийг хэрэгжүүлэх хэрэгтэй. За эрүүл сурчлыг бий болгох, бие махбод болон сэтгэл санааны ингээ эрүүл мэндэд анхаарал тавих. За бясалгал йог эсвэл ингээд фитнесээр хичээллэх ч юм уу те. За ийм байх юм бол та нөгөө тэр өдөр тутам хийгээд байгаа зүйлсийнхаа стресс ядаргаанаас ингээд ядаргаагаа өөрөө ингээд тайлж чаднаа. За тэгээ өөртөө анхаарал халамж тавих, оюун санаандаа өөрийнхөө сэтгэл хөдлөл тэр бүх зүйлдээ бас ингээд анхаарал халамж тавих гэсэн ийм одоо үйл явдлууд өрнөх нэ. За энэний дараагийн орд бол нумын орд. За нумын ордныхны маань хувьд бол таны 5 дугаар гэрт за санжир гариг зочилж байна. За тэгэхээр 5 дугаар гэр бол таны хайр дурлал, романтик байдал, бүтээлч сэтгэлгээ, үр хүүхэд гэх мэт энэ одоо зүйлс дээр бол нөлөөлнө. За тэгээд илүү ингээд зөрөгтэй бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх. За хайр дурлал, романс тэр өөрийгөө илэрхийлэх. За сахилга баттайгаар одоо тэр нөгөө хобби янз бүрийн ингээ романтик амьдралтай бас ингээд сахилга баттай хандах. За өөрийнхөө тэр нөгөө нэг хобби бүтээлч төслүүдэд хэрэгжүүлэх ч юм уу бас ийм боломжууд бүрднэ. За эцэг их байх одоо нөгөө үр хүүхэдтэй болох гэх юм уу те энэ салбарт бас ингээд эцэг эхийн үүрэг хариуцлагыг ухамсарлах гэдэг зүйлийг илүү баг ингээ ойлгуулах ийм үе ирж иж магадгүй. За тэгээд зугаац ингээл болон өөрийн үүрэг хариуцлага энэ хоёрын тэнцвэртэй байдал тэнцвэржүүлэхтэй та ингээд цаг хугацаа ирж хүчээ зүв зүйл зарцуулж байна уу аль эсвэл ингээд хит их зугаац ингээл бүтээлч энерги үрээд байна уу гэдэг дээр анхаарлаа хандуулах. За тэгээд илүү нөгөө нэг бүтээлч боломжуудаа ингээд бодтой болгон хэрэгжүүлэх. За үр хүүхэдтэй анхаарал хандуулах, эцэг эхийн үүрэг хариуцлагыг ухамсарлах гэх мэт энэ зүйлс дээр бол санжир гариг маань нөлөөлөх нэ. За энэний дараагийн орд маань материйн орд. За материйн ордныхны маань хувьд бол таны 4-р гэрт бол санжир гариг зочилно. За тэгэхээр IC буюу таны одоо доод тэнгэр гэж үздэг. Энэ таны дотоод ертөнц, гэр бүл, гэр орны амьдрал, за яг дотоод гүн гүнзгий өөрийн сэтгэл бага насны туршлага гэх мэт эдгээр одоо зүйлс бол нөлөөлнө. За тэгэхээр энэ үе маань таны дотоод гүн гүнзгий одоо сэтгэл энэ дотор явагдах өөрчлөлтийн томоохон одоо үе байх боломжтой. За тэгээд өөрийн гэр бүлдээ анхаарлаа хандуулах, гэр бүлийн аюулгүй байдал, гэр орноо бий болгох, төвхнүүлэх ч юм уу те. За энэ дээр бол ингээд гэр бүлийн бат бөх одоо суурийг бэлдэх өөрчлөлтийн юм үе байж болох нэ. За гэр орондоо ингээд бас чухал үүргүүдийг гүйцэтгэх, тэдний төлөө хариуцлага хүлээх, за гэр бүлийн гишүүдэд манлайлах ч юм уу. За ийм үйл явдлууд бас өрнөх боломжтой. За таны мөн одоо амьдрах орчин, гэр орон өөрчлөгдөх, амьдрах орчноо сонгох, судлах, нөөх ч юм уу, засвар хийх ч юм уу ийм одоо үйл явдлууд мөн өрнө. За үйл хөдлөх хөрөнгө худалдан авах. За үйл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бас тэ орон байртай холбоотой асуудлууд өрнөж болно. За мөн таны одоо бага насны шарах ч юм уу тэр зүйлсээ эдгэх, аав ээжтэйгээ эрүүл харилцааг бий болгох. За аав ээжтэйгээ эцэг эхээ хайрлах эрүүл харилцааг бий болгох бол таны одоо
аз жаргалтай амьдрах тэр амьдралын эхлэл болно. За гэр гэдэг таны хувьд яг юу вэ гэдгийг ямар утга учиртай болохыг дахин тодорхойлох. За ийм үе бас ингээд чухал үе ирж байна. За тэгээд урд урдынхаасаа илүү юм гэр бүлийн тогтвортой байдлыг бий болгох. За гэр бүлийн ингээд аюулгүй байдал, тогтвортой байдлыг бий болгосноор таны сэтгэл санаанд хэрхэн яаж нөлөөлж сэтгэл зүйн хувьд хэрэг юм бат бөх тогтвортой болж байгаа бас анзаарах юм үе гэж хэлж болно. За энэний дараагийн урд болохоор хумхын орд. За хумхын ордныхны маань хувьд бол таны 3 дугаар гэрт санчир гариг зочилж байна. За тэгэхээр энэ үед болохоор та одоо нэг эргэн тойрны ертөнцтэй харилцах суралцах ингээд одоо замаар өөрийнхөө ингээд тэр шинэ харилцааны арга барил хэм маягийг бий болгох тодорхойлох юм уу. За илүү ингээд бусадтай харилцаа холбоо тогтооход бол эерэг ийм боломжууд ирж байна. За мөн харилцааныхаа ур чадварыг илүү их сайжруулах, өөртөө илүү их ихтэй байх, өөрийнхөө дуу хоолойг нийгэмд хүргэх, аль эсвэл ингээ гадагшаага түгээх ч юм уу те. За тэгээд ах トゥ хамаатан садан ойр дотны хүмүүстэйгээ харилцаа холбоо сайжрах, асуудлуудаа ингээ шийдвэрлэх илүү одоо нөгөө хамаатан саднаар дамжуулан танд бас ингээ боломж бололцоо тиймэрхүү зүйлс орж ирэх боломжтой. За одоо шин зүйлийг сурах ч юм уу, шин зүйлд суралцахад бас ийм тааламжтай үе. За өөрийгөө одоо шин салбарт сорж үзэх. За ийм бас боломжтой үе байх нэ. За харилцаатай холбоотой. За илүү одоо өөрийнхөө харилцааны хэв маягийг тодорхойлох. За харилцаан дээр илүү их нөө эргцүүлэн бодох ч юм уу те иймэрхүү үе байж болно. За ном одоо бичих, ном бүтээл туурвах, подкаст хийх, за ярих бичихтэй иймэрхүү зүйлсээр бас ингээд илүү бодтой зүйлсийг хэрэгжүүлвэл таатай. За мөн энэ үеэр таны хувьд одоо сурах арга барилаа дахин дүгнэх, за шинэ мэдлэг хайх. За мөн таны одоо нөгөө нэг амьдрч буй хүрээлэн буй орчин эргэн тойрон орон нутагтай энэ бүх зүйл бас ингээ өөрчлөгдөж магадгүй ийм үе байгаа. За хамгийн сүүлийн орд болох загасны орд. За загасны ордуудны маань хувьд бол 2 дугаар гэрт нь санчир гариг зочлно. За тэгэхээр одоо энэ нь бол таны одоо хувийн үнцийн үнэлэмж энэ бүгдээ дахин тодорхойлох, санхүүгийн тогтвортой байдлыг бий болгох. За урт хугацааны ийм санхүүгийн бат бөх суурийг бий болгох гэсэн энэ асуудлууд дээр бол өндөгдөх нэ. За тэгээд илүү нөгөө өөрийгөө үнэлэх үнэлэмж үнэхээр одоо нөгөө нэг өөрийгөө үнэлж чадчих байна уу, өөрийнхөө үнцнийг мэдэрч чадчих байна уу гэдэг дээр ингээд дахин тодорхойлох үе. За санхүүгийн хувьд илүү бие даасан байх. За мөнгөний асуудалд бас бодтойгоор ингээд тууштай хандахаар хэд их зарлаг гаргахаас зайлсхийх, сахилга баттай байх. За урт хугацааны санхүүгийн төлөвлөгөө боловсруулах ч юм уу, илүү урт хугацаантай санхүүгээ хэрхэн яаж ингээд тогтвортойгоор авч явах вэ гэдэг дээр илүү одоо төлөвлөгөө гаргах ч юм уу те энэ бүхтдээ ингээд яг бодтойгоор нүр тулах нэ. За мөн одоо өөрийгөө үнэлэх үнэлэмж, хувийн үн цэнийг тодорхойлох, за таныг үнэлэхгүй байгаа хүмүүсээс сайгаа барих. За ямар зүйлд одоо нөгөө нэг үн цэнтэй хандж байна вэ гэдгээ ингээд илүү их тодорхойлохоо. За энэ үеэр одоо бас танд одоо санчир хоньны ордны санчир гаригийн нэрийг танд өөрийн хувийн ажил бизнесээ эрхлэх ингээд бас боломжийг, эр зоргийг олгоно. Мөн санхүүгийн шинэ боломжууд ингээд орж ирэх ийм үе байгаа. За мөн одоо яг материаллык зүйлстэй холбоотой өөрийн яг эд хөрөнгө материаллык ийм доктортой зүйлс ч юм уу те энэ бүгдтэй бас ингээ бодтой хандах магадлалтай. За мөн одоо ингээ санхүүгийн цэгцэрэхгүй байсан асуудлууд бол энэ 3 жилийн хугацаанд ингээд цэгцэрэх боломжтой. За илүү их нөгөө нэг санхүүгийн хувьд төлөвлөгөөтэй байх, хуримтлал үүсгэх, за урт хугацааны санхүүгийн төлөвлөгөөгөө гаргах гэдэг ч юм уу эдгээр асуудлууд бас бий болж болно. За мөн одоо хооллолтой холбоотой таны хооллолт эрүүл амьдралын хэм маяг илүү одоо хоолтон дээрээ сахилга баттай байх, амттнаас зайлсхийх ч юм уу те ийм нөгөө нэг
төлөвлөгөөтэй хооллогч гэдэг юм уу, илүү эрүүл хооллолтыг сонгох бас юм магадлалтай. За тэгээ өөрийн яг орлогын ингээд шинэ урсгал, шинэ хөөсвөр нэмэгдэх ч юм уу бас ийм боломжууд ирэх бол магадлалтай байна. За энэ удаагийн дугаар маань Санчир гаригийн тухай байлаа. Анхаарал тавьсан сонссон бүх хүмүүстээ маш их баярлалаа.